Байгуулагдсан цагаас алга ташуулахын төлөө зүтгэж камерын өмнө хов зүүн ард түмнийг хооронд нь хагаралдуулан хэрэлдүүлж айдас төрүүлэх мэдээг сонгон түүж зөвхөн өвчин халдварын тоо сэвж үхэж үргэжсэн хүмүүсийг тэрний энэний буруугаас боллоо хэмээн булцсаар ирсэн онцгой комиссийн аимшигтай байгууллагын бодлого тактик өнөөдөр жаахан ч гэсэн өөрчлөгдөх болов хэмээн гордож суунаа. Ядарсан ард түмэн чинь шин сайд томилогдсон учраас л тэр шүү дээ. Хуучин удирдлагч ёстой нэг дээрэмчд байлаа. Гамин зэрэг ороод ирж гисэн юм шиг монгол хүнийг ёстой нэг үзэж чадахгүй. Харгас хатууч гэж ихтэйхэн тэгсэн өөрсдөө гарын үсэг зураад оруулж ирсэн хятадуудынхаа талаар өсөгч унахгүй өндгөө дарсан шуу шиг хайрлан хамгаалж таг нуусаар ирсэн энэ байгууллага коронавирус биш бол үхнүү байна уу хинт хамаатай аим хэмээсэн харгас бодлого явуулж ирсний уршгаар хэдэн хүн хаана ямар байдлаар ам алдсныг бид харсан үзсэн мартаагүй. Энэ харгас тэглэмийн балгаар өөд болсон 20 гаруй хүний амнаас үүнийг гэрчлэнэ. Ёстой л нэг 37 оны онцгой комисс шиг дэндүү мухай жигшмээр байгууллага байлаа. Тэр онцгой комисс байлаа гэсний учир нь өнөөдөр энэ байгууллагын толгой солигдсон тул арай өөр бодлогоор ажиллах болов хэмээн горьцсных юм. Шинээр томилогдсон сайд амар сайхан та эрхвш гадаад дотоодод гахаа шууны мах идэж боловсрал эзэмшсэн хүн тул арай өөрөөр сэтгэх байх хэмээн бодож суун. Юутач бишиг үсэг тайлгдсан хэн боловч олоод унших чадах хэд хэдэн тоо баримтыг ахин нэг сөхөж анхааралт тань багтаахыг хичээе. Анагаах ухааны хөгжлөөрөө дэлхийд дээгүүрт орох швед улсын жишээг нэг харъя. Яагаад энэ улсыг сонгох гэхээр өдөр тутам мэдээлэл өгдөг дүүнер минь тэнд амьдарч байгаа тул энэ улсыг жишээ болгоод байгаа юм. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын сайтад бичсэнийг харуул өнөөдөр 566,957 хүн коронавирусын халдвар авч 11,591 хүн нас барсан гэн. Гэвч 11,000 гаруй хүнээ коронавирусаар алдчихсан гэх Шведийн онцгой комисс энэ талаар ердөөж санаа зовхгүй байна. Хэрвээ онцгой комисс гэж байдаг бол тэр шүү дээ. Гэхдээ байхгүй л болов. Учир нь тэнд халдвар авсан хүнийг онгоцонд очиж улсынхаа нийслэл рүү сүр бадруулан авчирдаггүй. Шалган нэвтрүүлэх товчон дээр өвчтөе хүнийг харсаар байгаад машинд нь алдаггүй зүгээр л гэртээ тусгаарлахыг зөвлөд утсаа тасалчихж байна. Халдвар авсан өвчтөн өөрөө л уцтай хэлбэл тэр шүү дээ. Бусдаар бол ёор тоохгүй. Эндээс харвал тэд коронавирусыг юм чинээ тоохгүй байгаа юм. Сургууль цэцэрлэгэн ч өнөөдөр ажилласаар л байгаа. Бүхэл бүтэн 11,591 хүн өгчсөн гэхдөө Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын сайт дээр нийтлэгдэхэд байхтал тэр шүү дээ. Яагаад тэр вэ? Яатсарсан улс гэж вэ тэр Швед чинь? Хамаг учир нь тэдний эрүүл мэндийн яам томуу төс өвчний шинж тэмдгийг мэдэж таньдаг. Жил бүр тэр өвчнөөр өөд болгочдынхоо тоог харьцуулаад харждаг. Ер нь бол хэндэж байдаг эрүүл сэтгэхүйтэй эмч мэрэгжилтнүүдтэйгээс гадна Дэлхийн эрүүл мэндийн байгууллага хэрхэн тоо бүртгэлээ явуулдгийг хөнхөн ойлгочих хэмжээний дарга сайд нартай учраас л тэр шүү дээ. Тэдэнд өөрийн гэсэн толгой байдаг ажээ. Манай их шиг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагыг найтайвал намайг тоож над руу харж найтаалаа хэмээн сохроор баясахдаа вирус жорхлонгоор дамжин бөксөрч нь орж уушгинд чинь хүрч мэдэх тул маска зүүж бие засахыг анхааруулж байна. Гэх шахуу марзын юм ярьдаггүй тул бодит байдлыг ухаалгаар хараад байгаа юм л да. Хамгийн гол нь тэнд шинжлэх ухаан удирддаг. Харин манайд таны тэргүүлэх болсон онцгой комисс удирддаг. Энд л учир байна. Монголд жишээ нь зүрхний архаг дутагдлаар өөд болсон 2 хүний нас баралтыг коронавигоор өөд болсон гэдээ бүртгэгдсэн байгааг та хараарай. Харсан ч байх. Огцорсон сайд нь юунаас болж өөд болсныг зарлсан та сонссон ч байх. Ердөө ингэж л тоо нэмэгддэг байх нь л дээ. Нөгөө саяыг хулгайлбал гэмт хэрэг тэр бумыг хулгайлбал статистик гэдэг шиг. Ийм л юм өнөөдөр Монголд болоод байгааг та өөрөө ч ойлгож байгаа. Бид гадны луу орчин байгууллагын хатгалгаар ядарсан монголчуудаа бүтэн жил багтай наргагүй харгислаж 20 гаруй хүнээ алдлаа. Эдэн дунд халуун усанд шалцлагдаж өгсөн 3 бяцхан хөөгдөж бий. Сэлэм төгжлийг толгойдоо залсныхаа горыг амсан байр 20 хаа төгж командаар тэртээ дөрвөө илгээрээ хөвчихсэн байсан эдийн засгаач газрын хөрснөөс арчсан. Дээрээс нь ард түмнийхээ итгэлийг бүрмөсөн арчичгаад байна. Ийм л юм болоод өнгөрлөө. Энэ 365 хоногт. Солонгосын Сөүл, Шведийн Стокгольм хотуудад байгаа миний дүүнер, хамаатууд, найзууд маань бүгд л коронагийн халдвар авсан. Гэвч тэднийг Монгол шиг сүр бадруулан онгоцоор зөөж тус урыг нь 9-10 сая төгрөгөөр эмчилнэ гэж зүтгэлгүй байгаа газартаа тусгаарлахыг зөвлөөд л орхичж байгаа. Солонгос бол бүр хоол унд эм тариагийн төрөөс тааж гэрийн гадаа орхичход байгаа зэргийг та нэг бодоод үзээрэй. Тун удахгүй хатуу чанга хөл хорой тайвна гэх сурагч дуулаад хэллээ. Гэрт нь хорхийн тулд амруу нь хоол хийдэг гэдгийг та эрхвш ойлгох хэмжээний боловсралтай хүн. Үүнийг л танд хичээнгүйлэн захихаар байна. Хатуу чанга хөл хорой хэн хүсдэг вэ? Гэртээ эвдсэн ч цалингаа бүтэн авдаг төрийн албан хаагчдал хүсдэг. Тэднийг доромжилмооргүй байвч бид бүгд харсан мэдсэн. Үүнийг л хатуу ойлгочихвол бусд нь болно доо. Дэлхийн хаанаас корона тусаад идэгсэн Монголыг олж болно. Тэднээс сүйд майд болсон нь хэд вүлээ? Өвчнөөр өвдөж хүндэрсэн нь хэд байна? Халдвар аван та нарт баригдаж өч 40 хоногоор хоригдоод гарсан 1300 гаруй хүний амьд жишээ нэр ус хаяг адрастайгаа та нарын мэдэлд байна. Тэд бодит баримт факт болно. Ядарсан бид чинь ахиж танаа байгууллагын хатуу тоглоомыг даахгүй шүү. Ерөн ч тэгээд 10 хоногийн дотор өөрөөрөө эдгэрдэг 2% хохиролтой таахалж хийж хаа байлаа. Өөр ч юу хэлэх вэ? Танд амжилт хүсье.